Бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Би бас сэлбэдэд төвн дахин нөлөөлөлт нэрчсэн иргэн байгаа юм аа. Тэгээ би 346 м2 дэмжлэг газартай газрынхаа дагуу нийслэлийн газар зохион байгуулалт болон нийслэлийн засаг дарга сэлб 20 минут хот хэмэх газруудад миний зөвшөөрлгүйгээр миний өмчлөх газрыг ухаад 12 давхар байр барих суур цутгаад эхэлчээд байгаад нь би гомдолтойгээд өргөдөл гаргахад хариуцах мэдэх эзэн байхгүй болсон. Бүхэл бүтэн иргэнээс нь зөвшөөрөл авахгүй газрын ухаад байрны суур цутгацсан байна гэхээр ч одоо Монголд одоо төрөг гэдэг юм байхгүй болсон л гэсэн үг байхгүй юу. Дээрээс нь одоо тэр миний 346 м2 газар 12 давхар байр баригдахад 4150 м2 үл хөдлөх болж байгаа. Би тэр 4150 м2 үл хөдлөл авах гэж хэлээгүй. Би энэ газар дээр зүгээр байр авъя гэсэн чинь за энэ 92 саяд энд юугаа авах юм болно гэж хэлэнгуудаа 5 жилийн хугацаатай байр ав гэж байгаа юм. Тэр одоо нийслэлийн орон зай корпорацаас. Би болохоор өөрөө 2 давхар зээлтэй. Одоо дахиад тэр нийслэлийн орон зай корпорацийн санал болгосон тэр байрыг нь аваад тэр үлдэгдэл мөнгөний 5 жилийн хугацаатай төлөхөөр 3 төрлийн зээлтэй болчихж байгаа. 3 төрлийн зээлтэй болж байгаа гэхээр миний хувьд болохоор төлж дийлэх боломжгүй байхгүй. Би өөрийнхөө хэрэг хэмжээг мэдээд байгаа. Яг гэвэл энэ дахин төлөвлөлтийн үйл явдал болохоор ерөнхийдөө иргэнийхээ амьдралыг дордуулах маягт орж ирдэг байгаа. Тийм болохоор энэ өнөөдөр ардсан нам болон ардсан намын хүний эрхийн байгууллагад бас баярлаж талархснаа бас илэрхийлье бас иргэдийнхээ бас нэг гомдлыг бас сонсож байгаад бас баярлалаа. Бас мөн энэс нашрамд хэлэхэд Эмнест олон улсын байгууллагад бас баярлснаа бас хэлсэн зүйтэй баг. Яагаад гэвэл энэ хоёр байгууллага одоо миний гомдлыг авч хилцээд явж байгаа. Бусны төрийн байгууллагаас нэгэн ч хариу байхгүй. Монголын одоо хүний эрхийн комисс гэдэг чинь одоо тэгээд байхгүй шүү дээ. Хариу байхгүй. Одоо иймэрхүү нөхцөлд л одоо ард иргэд нөгөө эрхэн зөрчигдөд байдаг. Одоо Монгол Ардын намын өдөрдгүүд болны ардсан намынх нь одоо хоорондоо аль аль нь одоо шийдвэр гаргахгүй ганц гаргаж байгаа боломжтой ардсан намын хүний эрхийн ороо нээлттэй хэлэлцүүлэг болон удаа дараа одоо иймэрхүү асуудлууд бас бид нар өөрөдөө оролцуулсанд бас баярлаж талархснаа бас илэрхийлэх зүйтэй байхаа гэж бодчих. За баярлалаа. Одоо сувдагч тийм.